За арчилсан хувьсгалаас хойш зах зээлийн эдийн засгт шилжсэн цаг үеэс хойш монголчуудын бас итгэл мөрөөдлийг бадраас нэгэн үйл явдалтай бидний хүүхэд байхад болсон үйл явдал бол Монгол улсын анхны ерөнхийлөгч Очирбат Монгол улс газрын тостой боллоо гэдэг дээлийнхаа ингэрт мэлаагаад байж зогсож исэн тэр цаг мөч байдаг. Тэгээд тухайн цаг үед монголчуудад юу бодогдож исэн бэ гэхлээр бид бол ийм газрын тосны нөөцтэй ерөн цаашдын одоо бас эдийн засгийн хөгжил их дардан замаар явах юм байна. Монгол улс дараагийн Азийн бар улс болох юм байна гэсэн тийм мөрөөдөл байсан. За тэгээ гэвч одоо ингээ 30 хэдэн жилийн туршид газрын тосны салбар бас тийм агцтай хөгжил гарсангүй. Өнгөрсөн хугацаанд манай улс бол ердөө 12 сая тонн газрын тос олборлсон байна. За тэгээд сүүлийн үеийн одоо бас монголчуудын мөрөөдөл бол энэ шатхууныхаа үйлдвэрийг байгуулах, өөрсдөө одоо энэ эрчим хүчний одоо шатхууны хараат байдлаасаа гарах гэсэн мөрөөдөл байгаа. 2015 онд энтхийн ерөнхийлөгч Монгол улсад айлчилж ирсэн 1 тэрбум $, зээлийн асуудал анх тухайн үед яригдсан. 2017 онд энэ 1 тэрбум $, энтхийн зээлийг бол энэ газрын тосны үйлдвэр барьж байгуулах ажил зориулъя гэдэг шийдвэр гарсан. За тэгээ 2021 онд газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль хүртэл гэж гарч ирсэн. За энэ жил бид нар 2026 онд бас энэ газрын тосны үйлдвэрийн зээлтэй холбоотой зээлийн ашиглалтыг төсвөөс бас гаргах юм тусгайлсан хууль батлаад өглөө. Өөрөөр хэлбэл энэ ийм шатхууны үйлдвэртэй болчих газрын тосны салбараа босгочих гэдэг ирмэлзэл бол маш ихээр байгаад байна. Харамсалтай нь бас өртөг их өндөр байна, хугацаа маш тодорхойгүй байна. Газрын тос боловсруулах үйлдвэр дээр анх тэр 1 тэрбум $, гэжсэн бол одоо 1.7 их найд 7 тэрбум. Тэгээ энэ ч одоо хэд 6 их найд төгрөг те. За хийн хоолой барьсан бас 1 их найд төгрөг орчим уу. За тэгээд одоо өнөөдрийн орж ирж байгаа энэ бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотой татврын үр төлбөр актуудыг засгийн газар одоо өөрсдийнхөө төлбөрт суудгаж авнаа буюу одоо тэр актуудыг хүчингү болгоно гэж штэ. За эн чинь болохоор нийт өртгөн 762 тэрбум. Тэгэхээр энэ газрын тосны зохицолборын маань өртгөн бол одоогороо 8 их найд орчим болчиход байна. Тэгээ за тэгээд яг энэ тоонуудаа та бүхэн маань тодруулалтаа. Одоо би сая зүгээр яг байгаа мэдээллийнхаа нээлттэй мэдээллийн хүрээнд л юм тоо хэлээ. Энэ өнөөдөр энэ хууль батлагдсанаар Монгол улс 762 тэрбум одоо нөгөө акт төлбөрүүдээсээ бол татгалзаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ 762 тэрбумыг хэдэн жилийн төсвийн хугацаанд одоо суудгаж тооцох юм бэ бүтээгдэхүүн хуваах гэрээндээ. Тэгээд улсын төсөвт бол энэ газрын тосны салбараас бол 230-аас 300 тэрбум төгрөг жил бүр төвлөрч ирсэн гэж байна. Тэгэхээр энэ төлбөрт ямар өөрчлөлтүүд орох юм бэ? Татврын орлогот бол ямар өөрчлөлт гарах вэ гэдэг асуудал. За татвар биш бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олж байгаа орлогот ямар өөрчлөлт гарах вэ гэдэг асуулт. За тэгээд энэ Петрочайнагийн гэрээ бол дуусж байгаа гэж ойлгож байгаа. За тэгээд бид нар энэ удаадаа буулт хийгээд тэгээд дараа нь гэрээгээ шинжлэхдээ ер нь яг ямар нөхцлөөр шинжлэх юм бэ? Ямар нөхцлөөр одоо айлтай тохирж байгаа юм бэ? Ямар шийдэл байна гэдэгт бас яг тодорхой хариулт авъя. Тэгэхгүй бол одоо нөгөө манай маш их өндөр өртгөөр бариад байгаа газрын тосны зохицолборчин болохоор бас түүхийн эдийн нөөц баталгаагүй гэдэг байгаа шүү дээ. Тэг өнгөрсөн хугацаанд бид нар 17 оноос хойш явсаар нь байгаад одоо энэ асуудлуудаа бас яагаад шийдэхгүй энэ он удаан жил явцсан юм бэ? Тэгээ одоо хамгийн эцсийн мөчөд одоо гинт ингээд юм за одоо энэ нөгөө түүхийн эдийнхээ асуудлыг одоо яриа. За анх хэлсэд хариулъя. За Петрочайна компани ашиглалтын хугацаа 2032 оны 12 сарын 6-нд дуусна. Доншин компани 2031 оны 7 сарын 5-нд дуусна. За дахин сунгах хүсэлт гаргасан тохиолдолд 5 жилээр 2 удаа сунгад 10 жил. За тэгээд гол талбай маань 32 онд дуусна. За энэ үед гэрээ шинжлэх нөхцөлөө өөрчлөх асуудлыг яригдана гэсэн үг. За тэгээд энэ ганц газрын тос биш ээ. Бид нар үнэхээр газрын хуур элементтэй байж ашиглаж чадахгүй байна. Дотроо 100% хангах болцоотой бордооны нөөц фосфориттэй орттой байж ашиглаж чадахгүй байна. Уулуурхад хамгийн их шаардлагатай тесрэх бодисоо үйлдвэрлэх нөөцтэй байж ашиглаж чадахгүй байна.
За мөн одоо бэлэн ашиглалтанд бэлэн болсон 200 тонн алттай байхад бид нар ашиглаж чадахгүй л хэврээл байна. Бага нөөцөө ашиглаж чадахгүй. Учир шалтгаан ард түмний нэрвэрсэн байгууллага хөдөлгөөнүүд дээрээс нь хууль эрх зүйн ойлгомжгүй байдал давхардсан байдал. Үнэхээр та яагаад 30 жил, энэ чинь 35 жил болоод байхад энийг хийж чадсангүй гэж. Хөрөнгө нь ороод хайгуул нэмэгдээд олборлолчин сая 400 мянган тонн хүрч ирсэн. За тэгээ манайх яасан. За одоо сая 400 хүрээд ирлээ. Одоо бид нар татвар тавь мөнгө олж авъя гэж хуулийн өөрчлөлт дайрсан. Үр дагавар унсаар угаад өнөөдөр 200 мянган тонн руу буутсан. Хэрвээ энэ сая 400 мянган тонноор олборлолтондоо буцаад хүрэхэд энэ тавьсан асуудал нэг жилийн дотор суудхан тосол дуусчих асуудал байхгүй. Боломж байгаад байдаг, үйлдвэр маань баригдаад байдаг, түүхийдийнхэн геологи эрэл хайгуул шинэ талбайд хөрөнгө оруулагчийг өрөх хэрэгтэй байдаг. Гэвч бидний байгаа байдал юм эрх зүйн орчингоо тогтворгүй болгоод хөрөнгө оруулагчтай үндсэндээ амлсан одоо хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн бах гэрээгээ зөрчөөд ингээд ирсэн байдал байдаг. Тэгээ энийг л засах ёстой. Цаг алдсан. Маш олон зүйл дээр алдаж байна шүү дээ. Газрын хуур дээр алдаж байна, алтан дээр алдаж байна, бордоон дээр алдаж байна, эсэргүүц дээр алдаж байна, газрын тосон дээр алдаж байна. Эний цаа чин дандаа 100 тэрбумын гадаад экспорт, импорт яваад байна шүү дээ. Тэгээ дотоодоо хийх ёстой газрын тосон дээр бид нийлээд улс төрчлгүйгээр бүгд одоо хамтраад эний ард гарах ёстой. Монголд нөөц байгаа нь тодорхой байна шүү дээ. Газрын тосны нөөц байна, боломж байна, ирээдүй байна. Эрх зүйн орчингод янзлаад өгвөл хөрөнгө оруулалтууд орж ирэх боломж нэгдэх гээд байдаг. Бид нийтээ хатуурхсан 30 жил харлаа. Нэг ч хөрөнгө оруулалт нэмэгдсэнгүй. Анхны 91 оны гэрэн дээр тулгуурлаа нэг 4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгээ жоохон нефтэ олборлсон. Энэ дээр хуулийн маргаан үүсгэсэн, эрх зүйн орчноо өөрчлөөд ингээд өөр өөрсдөө хорлцчихсан юм байдалтай сууж байна. Тэр энийгээ засааж янзлаад